За сайн бацхан уу. Бүгдэнд нь орой мэндэ. Юу орой мэндэ. За өнөөдрийн хичээлийг эхлэх үү дээ. За Бурхан номыг чуулганы дэдэд бодийн хотгийг ортол бай гэдэг юм уу? Өглөө төргөөдөө үлдсэн байнараа би амтны тусаад Бурхан ботголтгой. Бурхан ном хийгээ чуулганы дэдэд бодийн хотгийг ортол бай гэдэг юм уу? Өглөө төргөөдөө үлдсэн байнараа би амтны тусаад Бурхан ботголтгой. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хотгийг ортол бай гэдэг юм уу? Өглөө төргөөдөө үлдсэн байнараа би амтны тусаад Бурхан ботголтгой. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтгаан руугаа төгөлдөр болтгой. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтгаан руугаа хаагцах болтгой. Хамаг амтан зовлон хийгээд амгалан руугаа хязээд хаагцах болтгой. Хамаг амтан хол орд баран шунах хорлох хоёроос авсан сэтгэл тэгж орж болтгой. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтгаан руугаа төгөлдөр болтгой. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтгаан руугаа хаагцах болтгой. Хамаг амтан зовлон хийгээд амгалан руугаа хязээд хаагцах болтгой. Хамаг амтан хол орд баран шунах хорлох хоёроос авсан сэтгэл тэгж орж болтгой. За хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтгаан руугаа төгөлдөр болтгой. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтгаан руугаа хаагцах болтгой. Хамаг амтан зовлон хийгээд амгалан руугаа хязээд хаагцах болтгой. Хамаг амтан хол орд баран шунах хорлох хоёроос авсан сэтгэл тэгж орж болтгой. За энэ юм ерөнхийдөө Бурханы эрдмийн талаар намын дотор өгж альцсан байсан. За тэр утгуудыг ерөнхийд нь үзүүлсэн тийм ээ. За өнөөдөр болохоор за бодмөрийн зэрэг үргэлжлүүлээд явхад за 3 дахь буюу ам авч аврал одуулах гэсэн тийм ээ. За энэ одоо Бурханыг аврал үзүүлэгч гаслангаас нөгцсөн номыг жинхэнэ аврал. За хуваргыг аврал бүтээх нөхөрт барихын үднэс аврал одуулах буюу Винан авгаа тайлбарт альцсан мэт болоо гэж тийм. За нэгсэнд ам авч аврал одуулна гэдэг маань за ам авч аврал удуулна гэдэг маань одоо юу гэж байна вэ гэхээр нэгсэнд өөртөө яаж юу гэж хэлж байна гэхээр за Бурхан бол авралыг үзүүлэгч юм аа. Аслан ном бол одоо жинхэнэ аврал юм аа. За хувраг гэдэг бол авралыг бүтээх нөхөр юм аа гэсэн тэр энэ баримтлалыг одоо өөртөө бүр хатуу барьж гэж тийм ээ. Энэ баримтлалыг за ам аавна гэдэг нь нэгсэнд энэ баримтлалаа нэгсэнд тангараалан барьж гэсэн утгатай шүү дээ тийм ээ. За тэгж аврал одуулах нэ гэж. Түүнээс одоо Бурхан бол намайг одоо ингээд миний зовлон ингээд Бурханд ингээд итгэнгүүт л Бурхан зүгээр намайг адислаад ч юм уу. Бурхан ингээд надад нэг тийм онцгой шид үзүүлээл тэгэл миний хамаг зовлон бэрхшээлийг одоо өгөх юмдээ ингээд байхгүй болох чинь гэж Бурханыг бол тэгж үзэж аврал одуулж болохгүй маа гэж шүү дээ тийм ээ. Бурхан бол авралыг үзүүлэгч гэж шүү дээ тийм ээ. Бурхан бол чамд яаж зовлонгүй амьдрах вэ? Яаж тэр дотоод оюун санаа сэтгэл одоо зовлон бий болгоод байгаа уг үндэс чинь бид нар өөрсдөө л зовлонгоо бий болгоод байгаа юм гэж тийм ээ. Би өөрийнхөө зовлонг өөрөө бүтээгээд байгаа маа гэж. Ялангуяа тэр дотоод сэтгэлийн зовлон. Асар их одоо нэг шунал, уур, атаа, өмг тэгэл тэрнээс үүдсэн боо одоо айдас хорсол занал юу гэдэг ингээл маш их сэтгэлийн зовлон байгаа шүү дээ. Тэгээ энэс үүдсэн одоо биеийн зовлонгууд тийм ээ. Энэс бий болсон одоо амьдралд одоо буруу хазгаа гიშгэх ч юм уу. Энэсээ болоод амьдрал буруу хазгаа гიშгэх тэрнээс болоод ингээд маш том асуудал ингээ орооцолдож тийм ээ. Энэ бүхэн чинь бол нэг Бурханд итгэнгүүт Бурхан гарч ирэл чиний бүх асуудлуудыг шийдэл ингээд явна гэж тийм байхгүй маа гэж. Бурханыг бол одоо тэгж одоо аврал барьж болохгүй гэж тийм ээ. Бурханыг ярин юу гэж бодох юм аврал үзүүлэгч гэж.
яг энэ зовлонгийн хамаг одоо зовлонгийн их усүр болсон тэр дотоод сэтгэлийг өөрчлөн засах. Тэр одоо зовлонгоос гэтлэх тонилох тэр арга ухааныг үзүүлэх юм аа гэж. Тэгж итгэх хэрэгтэй гэж тийм. За галсангоос нөхцөн номыг жинхэнэ аврал гэж тийм. За галсангоос нөхцөн ном бол одоо буюу ном бол одоо жинхэнэ аврал юм аа гэж тийм. Ном буюу би өөрөө тэр одоо бурхан одоо биднэрт дотоод сэтгэлийн тэр зовлонгийн үндэс болоод байгаа тэр өөрийнхөө одоо сэтгэлийн тэр муу чанараа засаж өөрчилж тэрийг одоо зөв сайн болгон одоо өөрчлөн засах тэр арга ухааныг заасны дагуу тэрийг бид нэр өөрсдөө ойлгон ухаарч тэрийг амьдралдаа хэрэгжүүлэн мөрдөж ингэж явах нь өөрөө ном болж байгаа маа гэж тийм. Тэгэхээр эн чинь бол одоо жинхэнэ аврал юм аа гэж тийм. Энэ бол одоо жинхэнэ аврал нахна л дээ. Тэгэхээр жинхэнэ аврал бол одоо ном юм аа л гэж итгэх хэрэгтэй байна шүү дээ тийм. Ном дотроо яг чи өөрөө хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлэхийн тухайд явах хэрэгтэй гэхээр мэдэх хэрэгтэй болно шүү дээ. Хэрэгжүүлэхийн тухайд мэдэх хэрэгтэй. Мэдхийн тухайд уншин, судлан, сонсон тийм ээ. Тэгэхээр энэ уншиж байгаа, судалж байгаа, сонсож байгаа, мэдэж авч байгаа энэ чи бүгдээрээ одоо тэр ном дотор харьяалагдаад явчих нь шүү дээ тийм ээ. Гэхдээ яг бид нар уншсанараа, сонсснороо, мэдэж авснараа яг аврагт тэр одоо ном надад бий болох уу гэхээр сараахан бий болохгүй байна тийм. Тэрийг хэрэгжүүлж ихсэн цагаас л эхлээл ном бий болох нь шүү дээ тийм. Гарын авлах тавснаар гэж. Тэгэхээр энэ бол одоо яг чи одоо зовлонгоос гэтлэх тэр жинхэнэ аврал нь одоо ном гэдэг зүйл чамд бий болж байна гэж тийм. За аврагыг аврал бүтээх нөхөрт барих. Хуврагыг бол тэр өөртөө тэр номыг бүтээхэд нөхөр болгох үүднээс хуврагыг аврал барих хэрэгтэй юм аа гэж тийм. За ингэж одоо чухагддаг горт буюу 3 эрдэнд аврал бодуулах хэрэгтэй гэж хэлж байна тийм ээ. Энийг одоо ухамсарласны үүднээс энийг одоо ингэж баримталж авсны үүднээс тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо монголчууд бол одоо номыг их хэрхэмлдэг шүү дээ тийм ээ. Номноос айдас авдаг тийм ээ. Эн чинь бол тэр жинхэнэ аврал гэдэг зүйлээ хамгийн үн цэнтэй тооцож байна шүү дээ тийм ээ. Тэрнээс номыг одоо маш өндөр дээр газар залдаг, хүнддэгдэг. Тэрэнд одоо мөрөгдөг, тэрнээс айдас авдаг. Тийм ээ номыг одоо маш тийм хамгийн үнэтэй зайтай юмараа номыг бүтээдэг тийм ээ. Энэ бүхэн ч одоо тэр ном бол одоо жинхэнэ аврал юм аа гэдгийг одоо нэг талаасаа ухамсарласан тийм уламжлалын юм яваад байна л дээ тийм ээ. За тэгэхээр ном бол одоо жинхэнэ аврал нь байна гэж та. Номыг хэн үзүүлдэг гэхээр тэр номыг бүрэн төгс эзэмсэж чадсан тэр бурхан үзүүлдэг байна. Тэгвэл тэр номыг бүтээхэд надад хань нөхөр болох нь тэр номыг бас бурханы үзүүлсэн тэр одоо номын утгын дагуу ухамсарлан ойлгож тэрийг амьдралдаа хэрэгжүүлж явж байгаа. Тэр за хувраг энэ одоо 3 эрдний хувраг гэдэг дотор бол заавал одоо лам хүн байх албагүй шүү дээ тийм ээ. 3 эрдний одоо бурхан эрдэнэ, ном эрдэнэ, хувраг эрдэнэ гэдэг 3 эрдэнэ дотор байгаа. 3 эрдний нэг тэр хувраг эрдэнэ гэдэг байгаа чинь заавал лам хүн байх албагүй тийм ээ. За тэгээд галсангоос нөхцөн ном гэдэг бол за ер нь бол одоо бид нар ингээд яг номыг хэрэгжүүлж байгаа үед биднэрт одоо яг жинхэнэ ном ингээ бий болж эхэлж идэг байна тийм ээ. Гэхдээ яг одоо зовлонгоос бодтой гэтлэж эхэлж байгаа. Буюу хизээч тэр одоо зовлон руу буюу зовлонгийн шалтгаан болсон тэр асуудал руу эргэж орохооргүй тэр асуудалтай хизээч зуралтгааргүй болж байгаа тэм төлөвт орсон үеийг ном эрдэнэ гэж хэлээд байна л да. Ном эрдэнэ тийм ээ. Эрдэнэ гэдэг үг нь одоо тийм хүч оруулж юм тийм ээ. Тэр зүйл чинь ингээд маш хүчрхэг болж эхэлж байна шүү дээ. Одоо бид нар ингээд
Одоо жишээ нь бид нар ингээд уурлахгүй байхын тухайд уурын ерөндөгийг ингээд хийгээд явж байгаа. Уурыг хэрхэн яаж одоо өөрчлөн засах уу гэдэг тэр арга ухаан суралцаад явж байгаа. Тэрийг хэрэгжүүлээд явж байгаа юм ном бахна тийм ээ ном. Гэхдээ яг энэ үедээ бол бид нар тэр уурын ерөндөгийг хэрэгжүүлээд явж байгаа ном боловч яг ингээд суралцаад явж байгаа үед бид нар яг уураас бүрэн хагасч чадахгүй гэхээр хагасч чадахгүй л ахна. Гэхдээ яг тодорхой хэмжээнд бид нар уураа бариад уурыг ингээд нэг одоо төрүүлэхгүй бах тэр одоо зөв сайн бодлууд энэ тийм ээ. Уурын ерөндөг болсон бодлуудыг нь өөртөө дадуулаад тэрийг учир шалтгааны үүднээс бодож тунгаагаад тэндээ улам илүү нэг ихтгэл үнэмшил болоод за ингэ явж байгаа тийм ээ. Тэгээд тэрийг амьдралдаа ингэ хэрэгжүүлээд ингэ явж байгаа нь уурын ерөндөг буюу ном болчиход байна. Гэхдээ энэ ерөндөг чинь ингээ хөгжиж дэвшиж явсаар хагаад одоо нэг уур ямар ч нөхцөл байдалд уур өрөөсө төрхөөргүй. Тийм болтлоо энэ ерөндөгч хөгждөг байна. Тэр үед одоо уурыг бүр ор үндсээр нь ингэж тастад хайж чадсан. Тийм болтлоо энэ ерөндөгч хөгждөг байна л. Тэр зэгт бол одоо ном эрдэнэ гэдэг зүйл биднэрт бий болох юм аа гэж тийм. Тэгэхээр ном эрдэнэ гэдэг зүйл хизээ бий болж ийн гэхээр бид нар ямар нэгэн муу сэтгэлийг өөрийн сэтгэлдээ хизээч төрхөөргүй болтол нь хөгжүүлж чадсан тэр тохиолдолд ном эрдэнэ бий болох юм л тийм. Тэгэхээр ингээд альва нэгэн зүйл чинь хөгжлийн төвшин нь бол ингээд дотоод сэтгэлийн эрдэм гэдэг бол хөгжлийн төвшин бол ингээд хэмжээ хязгаар хөгждөг байна тийм ээ. Хэмжээ хязгаар хөгждөг. Тэгэхээр бид нар ингээд дотоод сэтгэлдээ тэр одоо уурын ерөндөг болсон зөв одоо сайхан бодлуудыг тэр үзэл санааг тийм ээ. Тэр оюун ухааныг ингээд хөгжүүлээд хахаар сүүлд ингээд уурыг ор үндсээр нь биднээс сэтгэлээс байхгүй болгодог гэж. За энийг бол ном эрдэнэ гэж хэлнэ. Тэгэхээр энэ биднээсээ одооноос эхлээд тэр уурыг төрүүлэхгүй тухайд уурын ерөндөгийг хэрэгжүүлээд явж байгаа тэр одоо энэ суралцаад явж байгаа чинь тэр нэг уурыг хизээч төрөхгүй болгох хүртэл нь хөгжүүлэх. Тийм болтол нь хөгжүүлсэн тэр төвшний яах нь эхлэл байх нь шүү дээ. Эхлэл байх. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байна? Гаслангаас нөхцсөн гэж. Гаслангаас нөхцөн гэдэг чинь би одоо хизээч уурлахгүй болж байгаа. Тэрийг одоо гаслангаас нөхцөн гэж хэлж байгаа юм. Уур гэдэг чинь угаасаа хүний гасланд лавж тийм ээ. Хүн ингээл ууралсан цагт бол хизээч хүний сэтгэл амар амгалан амсахгүй. Үргэлж гаслан буюу зовлонтой байдаг гэж. Тэгэхээр хизээч ямар тохиолдолд юу ч болж исэн уур гэдэг зүйл сэтгэлд нь хүчин хүн төдиж төрхөөргүй. Уур бухимдал гэдэг зүйл сэтгэлд нь хүчин хүн төдиж төрхөөргүй тийм болох үед тэр уурын гаслангаас нөхцөн гэж шүү дээ. Уурын гаслангаас нөхцөн. Тэр уурын гаслангаас одоо энэ нясаанаас олгон дээр нөхцөлт явагддаг байна. Уурын гаслангаас нөхцөн. Шунлын гаслангаас нөхцөн. Хата хорслын гаслангаас нөхцөн. Омгийн гаслангаас нөхцөх тийм ээ. Бүр хамгийн одоо оргил гасл нь бол одоо мунхагын гаслангаас нөхцөх гэж тийм ээ. За мунхагын гаслангаас нөхцөжвөл одоо гэгэрч юм шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн чинь ингээд цаашаа явахдаа яаж яваад байна гэхээр энэ нь одоо муу сэтгэл болгоны ерөндөгийг хэрэгжүүлж өөртөө тэр муу сэтгэлийг уг үндсээр нь хизээж өөрийн сэтгэлийн орон зайд бий болох боломжгүй болтол нь хөгжүүлсэн тэр үеийг л одоо ном эрдэнэ гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ ном эрдэнэгийг бид нэр жинхэнэ аврал юм а гэж итгэх хэрэгтэй гэж тийм ээ. Энэ ном эрдэнэд хүрэхийн тухайд тэр номыг өөртөө хэрэгжүүлээд мөрдөд явж байгаа нь өөрөө тэр авралдаа хүрэх шатлал зам байх юм шүү дээ. Тэгэхээр энийг одоо энэ ном бол одоо жинхэнэ биднээсийг зовлонгоос гэтлэх юм байна, аврах юм байна гэдэг жинхэнэ аврал гэж ойлгох хэрэгтэй юм а гэж. За
За тэгэхээр энэхүү ном эрднийг иргэшээсэн бод галыг юу гэдэг нөхөр ховрог эрдэнэ гэж хэлээд байгаа байхгүй. Ховрог эрдэнэ. Тэгэхээр ховрог эрдэнэ байхад заавал лам байх албагүй байх нь шүү дээ. Ховрог хүн байх албагүй. Одоо эрт үед л одоо тийм дэд зүй зөндөл байсан байх нь шүү дээ, тийм ээ. Одоо Мелбогд бол ховрог хүн биш шүү дээ, тийм ээ. Мелбогд бол ховрогын сахил санаар аваагүй зүгээр л гинэн сахилтай тийм хүн шүү дээ, тийм ээ. Гэргитний сахилтай тийм ээ. Гэхдээ Мелбогд бол одоо яаж чадсан? Ховрог эрдэнэ болж чадсан байх. Мелбогдын багш одоо Марвлозович гэдэг юм тийм. Марвлозова бас л ер нь бол их нэртэй хөөгдтэй тийм ээ. Эсвэл энгийн хүн байсан шүү дээ, тийм ээ. Гэхдээ ховрог эрдэнэ болж чадсан буюу тэр ном эрднийг өөртөө эрхшээж чадсан байх. Гэх мэт тэгээд ингээ бодохоор ховрог эрдэнэ гэдэг бол яг ерөнхийдөө ховрог гэхэд бол лам хүнийг ойлгоно. Гэхдээ ховрог эрдэнэ гэдэг дожихүүдэд дугаар дотор ховрог эрдэнэ гэдгийг тодорхойлоход бол заавал лам хүн байх албагүй байх юм л дээ, тийм ээ. Тэгээд тэр ном эрднийг эрхшээсэн тэр ховрог эрднийг тэр эрдэнэ болоод тэрхүү ховрог эрдний утгад хүрэхийн тухайд одоо тэр зам мөрийг мөрдөөд өөрийн одоо гарын авлага амьдралын мөрдлөг болгоод явж байгаа. Тэр бүхэн ч юм бол ингээд биднээсээ тэр номыг бүтээх буюу өөрийнх нь жинхэнэ авралыг бүтээх нөхөр болоод шүү дээ, нөхөр. Тэгэхээр нэг өсөндөө сайнтай нөхөрлөл сарны гэрэл, муутай нөхөрлөл могоо орлоо гэдэг шиг тийм ээ. Чи үнэхээр өөрөө тэр гаслангаас нөхцөх номыг ном буюу тэр жинхэнэ авралаа чи олохыг хүсэж байвал сайн хүнтэй нөхөрлөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Нөхөр сайн байх хэрэгтэй. За сайн хүнтэй нөхөр сайн байх гэдэг биш чи тэр номоо өөрөө ойлгосон байх хэрэгтэй. Ойлгохын тухайд тэр номыг одоо үнэн зөвөөр нь таниулж өгсөн тэр бурхан багшийн сургаалыг ойлгох хэрэгтэй юм. Тэрийг тэр бурханыг үзүүлэгч буюу бурханы тэр үзүүлж биднэрт сургасан тэр сургаалыг таниа гэж тийм. Тэр сургаал дотор нь тэр ном гэж юуг альцсан бэ? Ном хэрэгжүүлэх номын утга санааг юу гэж альцсан бэ тийм ээ? За энэ гурав бүрдүүл тэгэл яах нь бид нэр зовлонгоос гэтлэх боломжтой гэж тийм. Боломжтой. Энэ гурав аль нэг нь байхгүй бол зовлонгоос гэтлэн гэдэг бол жоохон тийм яг нэг хэсэг бусаг зовлонгоос гэтэлж болно гэж тийм. Яг бүрэн бол зовлонгоос гэтлэх ямар ч боломж байхгүй байна. Энэ гурав аль нэг нь бүрдэхгүй бол. Яг тэгэхээр бид нар чинь ингээд сайн нөхөр байхгүй бол биднээсээ ухамсар чинь ингээд нэг тийм олонхоо дагдаг ухамсар шүү дээ тийм бид нар. Одоо ингээд нийгэмд яг ямар нийгэм тогтож нийгмийн одоо ухамсарын төвшин ямар нийгмийн ухамсарын төвшин тогтоод байна. Тэрийг дагаал ингээд нийгэм чи хуйлараад байна шүү дээ тийм. Тэгэхээр чинь ингээд тэр нийгэм чи хувь хүн л бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр хувь хүний ухамсар гэдэг бол тэр нийгмийнхээ массынхаа нөлөөнд орчоод идэх гэж байна. Өөрийнх нь тойрон хүрээлж байгаа тэр нөхөд буюу тэдэр нь яг ямар байгаад байна. Тэрнээс хамаарч биднээс тэр ухамсар бас ингээд буюу биднээс дотоод сэтгэлд эрдэм тэр номын эрдэм төрөхгүй ч нөрөө ингэж юу яаж эхэлдэг байна. За нөлөөнд тэр надад нөлөөлж эхэлдэг гэж. Тэгэхээр тэр номыг бүтээх нөхөр сайн нөхөр байх хэрэгтэй байна. Номыг өөр хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. Тэр номыг үзүүлсэн бурхны тэр зарлиг сургаалыг тэрийг судалдаг, таньдаг, ойлгодог байх хэрэгтэй юм а гэж. За энэ гурав бүрдэх хэрэгтэй байна. Энэ гурвыг одоо авралт ингэж жинхэнэ аврал юм а гэж барьж. Ингэж одоо өөртөө итгэн үнэмшиж яг энэ дагуу энэ баримтлалыг барьж аврал одуулах нь ам авч аврал одуулах гэж хэлж байна шүү дээ тийм ээ. За дөрөв дэх бусдад үл өгүүлэхэн үднээс аврал одуулах гэж. За дөрөвдөх нь бол одоо бусдад үл өгүүлэхэн үднээс аврал одуулна гэдэг нь дотоод болон гадаадын багшийн сургаал мөн түүнд суралцагчдын дээд додын ялгааг мэдээд
зөвхөн жохогдод гурвыг л авралт барихаас тэдгээр л үл нийцэх багш тэргүүтэн аврал үл барих болоо гэж. За бусдад үл өгүүлэх үүднээс аврал бодвол гэдэг маань. За энд бол одоо бусдад үл өгүүлэх гэж хэлээд байна л да. Бусдад үл өгүүлэх гэдэг маань нэгсэндээ бодлын төвшөнд яриад байгаа юм тийм. Бодлын төвшөнд гэж ойлгож болно. Ярь нь бол бид нар ингээд бодол гэдэг бол ингээд юмыг өгүүлж байгаа юм шиг байдаг байх нь л бодол гэдэг бол тийм ээ. Одоо хүн ингээд асуух нь л дээ. Миний ээж үрээ заагаад энэ чиний ээж мөн үү гэхээр би амаараа юу гэж хэлэх вэ? Энэ миний ээж мөн гэж хэлэх юм шүү дээ тийм ээ. Яг тэрэн шиг миний бодлоос яг тэгж боддог байх. Энэ миний ээж мөн байж тээ гэж бодол тэгж боддог байх юм. Тэгэхээр нэг тийм бид нар ам хэлээрээ өгүүлж байгаа шиг бодол маань яг тэр ам хэллийг өгүүлж байгаа юм шигээр бодол маань боддог гэж тийм ээ. Тийм болохоор бодлыг өгүүлэх, юмыг өгүүлдэг гэсэн утган дээр бас авчиж ойлгоод идэг байх нь л тийм ээ. Одоо бурхны буддын шишний гүн ухаанд бол тэгэж ойлгодог одоо тийм үе байдаг байна. Тэгэхээр энэ үст бол бусдад үл өгүүлэх хүмүүднээс тэгдэм маань одоо юу гэж юм хэрэг бусдад үл өгүүлэх гэдэг чинь одоо энэ жохогдод гурваас гэж. Одоо энэ дэр юу гэж гарч байна гэхээр жохогдод гурваас өөр авралыг аштын авралд үл бодох гэж байгаа байхгүй. Үл өгүүлэх гэдэг тийм ээ. Үл бодох. За энэ бурхан ном хуурга гурваас өөр авралыг аштын авралд бодохгүй байх гэдгийг бусдад буюу жохогдод гурваас өөр бусад зүйлийг үл өгүүлэх буюу аврал гэж үл өгүүлэх, үл бодох. Энэ үднээс аврал бодох гэж хэлж байна тийм ээ. За бусдад үл өгүүлэх үднээс аврал бодох. За энэ дээр одоо юу хэлж байгаа вэ? Дотоод болон гадаадын багшиг гэдэг. За дотоод гэдэг нь бурхны шашин хэлж байгаа. За бурхны шашныг яагаад дотоодын шашин гэж хэлээд байна вэ гэхээр бурхны шашинд бол юу өгөөсгдөг вэ гэхээр бүтээгч эзэн өгөөсгдөг тийм ээ. Бүтээгч эзэн өгөөсгдөг. Бүтээгч эзэн өгөөсгөж байгаа учраас миний зовлон жаргал гэдэг бол тэр бүтээгч эзнээс буюу надаас тустай байгаа тэр намайг бүтээсэн гэдэг байгаа тэр ертөнцийн эзнээс бүтээгч эзнээс ерөөсөө хамаарал өгөх гэж үздэг тийм ээ. Тэгэхээр тэр зовлон жаргалын шалтгааныг би одоо тэр деважн руу явах уу, там руу явах уу гэдэг шалтгааныг гадна талд тэр бүтээгч эзэн дээр тогтохгүй байх юм л дээ. Тэр хаан тохоод нөхөр дотгошоо буюу өөрийн сэтгэл дээрээ тогтдог гэж тийм ээ. Чи зовлонтой байх уу, жаргалтай байх уу гэдэг чинь чиний дотоод сэтгэлээс хамаарна. Чи хойд насандаа тэр деважн руу явах уу, там руу явах уу гэдэг чинь чиний дотоод сэтгэлээс хамаарна гэж тийм ээ. Зүгээр чиний дотоод сэтгэл чинь ямар байна? Тэрнээс хамаарч л одоо зовлон жаргал энэ бүх хэмжигдэнэ гэж. Тэгэхээр нэг өсөндөө чи энэ орчлонд эргэлдээд байх уу, орчлонгоос гэтэлсэн нирваны хотыг олох уу, гэгэрх үү гэж тийм ээ. Чи хойд наснд деважнд очих уу, там руу төрөх үү? Энэ насандаа чи одоо жаргалтай амьдрах уу, зовлонтой амьдрах уу гэдэг чинь сэтгэл дээр явагддаг юм аа гэж тийм ээ. Сэтгэл дээр явагддаг. Сэтгэлийн төвшин, дотоод сэтгэлийн төвшин маш чухал гэж тийм ээ. Бусад шашинд бол гадаад гэдэг нь бусад шашин хэлээд. Бусад шашин бол юу гэж хэлээд байна? Зовлон жаргалын шалтгааныг ямар нэгэн эзэн дээр авчиж тохиод байгаа тийм ээ. Би тэр эзэнд итгэвэл би одоо аврагдана гэж тийм ээ. Эзэнд итгэхгүй бол би аврагдахгүй. Нэгсэндээ би сайн муу би одоо дотор сэтгэлдээ Recording in progress. За би одоо дотоод сэтгэлдээ одоо зөв сайхан бодлыг дадуулаад тэр дотоод сэтгэлийнхэн дагуу би хэлээрээ одоо зөв сайн одоо буянтай үйлийг хийгээд тийм ээ. Ингээд явлаа. Тэр бол одоо тэгж явсан ч гэсэн чи эзэнд итгэхгүй бол тэгэл чи хойд насандаа тамраа гэж хэлж байгаа тийм. Бай гэж гიშг тийм. Чи бол одоо эзэнд итгэхгүй бол чи дээшээ одоо тэр мөнхийн ус гэж яриад байдаг тийм. Мөнхийн ус руу тэр деважн руу чи эзэж очиж чадахгүй гэж. Чи хэрвээ эзэнд итгэхгүй бол чи бол одоо
юу гэдэг чинь тийм шуламж гэдэг юм уу те сатанч гэдэг юм уу те. Бусад шашинд бол тэгж ярьдаг байна л. Тэгэхээр энэ бол гадаад гэж үздэг байгаа тийм үү. Нэг өсөндөө чөтгөр шулмыг бурхан чөтгөрийг за тэгээд хойд насанд одоо там дивааж нь л явах энэ төрийг бол дандаа гадны ямар нэгэн зүйлээс дулдуудаж тавиад идэг гэж тийм үү. Боёо эзэн бүтээгч эзэн дээр хамаг одоо шалтгааныг авч тавиад байна шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ бурханы шинд бол тийм болохоор энэ дотоод сэтгэлийг өөрчлөн засах тал дээр маш их нарийн судалдаг байна л тийм үү. Бурхан багш бол ингээд одоо энэ дотоод сэтгэлийг өөрчлөн засах асар их тийм арга ухааныг альцсан байгаа шүү дээ. 84 мянган цогц сургаал альцсан гэж тийм ээ. Нэг өсөндөө дотоод сэтгэлийг засах 84 мянган тийм өөр арга ухааныг альцсан юм а гэж тийм ээ. Тэгэхээр сэтгэл гэдэг бол ингээд бүх юмний одоо юу болоод байна гэхээр тулгуурн болоод байна гэж үзээд байгаа юм л. Энэ орчлон нирван жаргал зовлон там диваажин юу вэ энэ бүхний үндэс чинь тэр сэтгэл болоод. Тэгэхээр энэ сэтгэлийг засах ухааныг бол бурхны шинд бол маш гүн гүнзгий дэлгэр номлодог учраас дотоодын шашаан гэж хэлээд байна тийм үү. Бусад шашинуудыг бол гадаадын шашаан гэж хэлээд байна тийм үү. За тэгэхээр дотоод болон гадаадын багшээ гээд сургаал. За энэ бурхны шашингээд бурхны шашнаар бурхны шашнаас өөр шашнуудын багш. За тэдгээр нь сургаал ном. За мөн тэр сургаал номд суралцагчдын дээд одон ялгаа. Тэр сургаал номд суралцагч хүмүүс дотор ч бас ингээд тэр сургаал номонд мэрэгшсэн мэрэгшээгөө гэдэг ингээд дээд одон ялгаа байгаа шүү дээ. За дээд одон ялгааг мэдээд. За тэгэхээр энэ бүхэн чинь яг аль нь их жинхэнэ ачлын аврал болох гээд байна. Аль нь ачлын аврал болохгүй байна гэдгийг сайн мэдэх хэрэгтэй гэж ялгааг нь мэдэх хэрэгтэй гэж тийм үү. Тэгэхээр би яг ингээд эзэнд итгээд би эзэнд итгэснээр зовлонгоос гэтлэх гээд байна уу? Эсвэл өөрийнхөө дотоод сэтгэлийг яг тэр шунал уур муухай ата амаг энэ бүхний дотоод сэтгэлд энэ бүхэн бий болоод байгаа тэр үйл явцыг шатлалыг бүрэн дүрэн таниад шат шатаар нь ингэж энэ бодол сэтгэлийг өөрчлөн засаад ингэж явснаар би зовлонгоос гэтлэх гээд байна уу? Яг аль нь зовлонгоос гэтлэх арга болох гээд байна гэж тийм үү? За аль нь зовлонгоос гэтлэх арга болох гээд байна вэ гэдгийг одоо ялгааг нь маш сайн мэдэх хэрэгтэй гэж тийм үү? Ялгааг нь мэдэх хэрэгтэй. За тэгэхээр энэ дотоод болон гадаадын багш. За одоо бурхан багшийн альцсан сургаалт тийм ээ. За тэгээд христ муслим ч гэдэг юм өөр одоо энэ итгэхт гарч ирсэн одоо янз янзын шашинд байгаа шүү дээ. Тэр шашнуудын одоо багш нарын альцсан сургаалууд дотор тэр багш нарын өөрсдийн альцсан сургаал тэнд суралцж байгаа одоо хүмүүсийн одоо суралцагч хүмүүсийн тийм ээ. Тэдгээр одоо ялгааг мэдэж ойлгох хэрэгтэй юм аа гэж хэлж байна л дээ. За нэг өсөнд одоо сургаалынхын ялгааг нь таних хэрэгтэй шүү дээ гол нь бол тийм ээ. Сургаалынхын ялгааг нь таниад авчвал яг тэр сургаалыг ямар хүн альцсан тэр сургаалыг баримталж авч байгаа хүмүүс нь ямар төвшөнд очих гээд байгаа гэдгийг энэ одоо бүрэн таньчих юм шүү дээ тийм ээ. За ингээд таниад эхлэхээр одоо нэг өсөнд тэр дундаас одоо ингээд ус суугаараа гэдэг юм уу дав сужраараа гэдэг юм уу хүн хүнд өөр өөрөөр ойлгогдож эхэлнэ гэж тийм үү. Бурхан шин чинь нэг юм яриад байгаа юм. Христ чинь нэг юм яриад байгаа. Муслим юм яриад байгаа юм. Жууд юм яриад байгаа юм. Жэний шашин юм яриад байгаа юм. Хинди бол юм байна. Тэгээ энэ бүхнийг таниад мэдээд ирэхээр нэг өсөндөө тэр дундаас одоо ганцхан яг ингээд хүн яг өөрийн итгэл үнэмшил өөрийн тэр юмыг учрлан тунгааж байгаа тэр учир шалтгаанаар одоо таньж мэдэж явж байгаа тэр яг аль нь яг жинхэнэ аврал болох гээд байна гэдэг дээр өөртөө сонголт хийж эхэлдэг байна л тийм үү.
За тэгэхээр нэгсэндээ бурхны шашны хувьд бол одоо ингээд зовлон гэдэг бол дотоод сэтгэлээс хамаарат авах нь тийм. Ганцхан одоо бурхны шашин нэг тийм яриад байгаа тийм ээ. Ганцхан сүсэг байгаад гитлэхгүй гэж тийм. Ганцхан сүсэг байгаад итгэл үнэмшил сүсэг байсан төдийгөр үзэж зовлонгос гитлэхгүй гэж тийм. Сүсгийг бэлэг ухаантай оршуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү дээ. Бэлэг ухаан гэдэг чинь энэ бодит байдлыг таньж чадсан тийм ухааныг хэлээд байгаа юм л тийм. За бодит байдлыг таньна гэдэг чинь одоо энэ бодмөрийн зэргийн хамгийн ихний хэсгээс эхлээд гараа явж байгаа шүү дээ. Жөлөө очрол хүний төрөл хөл мөнх ус. За тэгэл үлийн өөр гих мэтийн энэ зүйлүүд чинь ингээл яваал. Тэгэл тэрний дараа одоо утгатын 4 12 шатн барьдлага. Тэгээд одоо инэрл нэгүсэл бодийн сэтгэл гэдэг ингээд энэ бүхэн чинь нэгсэндээ юуг ойлгуулах гэдэг нь тэгэхээр биднээс сэтгэлд ингээд суудсан байгаа тэр нэг буруу үзэл бодлуудыг засах гэдэг байгаа байхгүй. Буруу үзэл бодлууд гэдэг юм. Тэр үзэл бодол засагдсанараа биднээсийн одоо хандлага өөрчлөгдөн гэж. Хандлага өөрчлөгдөд ирэхээр тэрнээс бий болж байгаа сэтгэл одоо үзэл бодол засагдаад ирэхээр сэтгэл хөдлөл хандлагууд өөрчлөгдөд тэр нь ингээд өөрчлөгдөд ирэхээр биднэрт одоо гадна талд ингээд амьдрал одоо шал өөр болж эхлэх юм л дээ тийм ээ. Тэгэхээр үзэл бодол нь өөрчлөгдөд тэрнээс бий болсон сэтгэл хөдлөл хандлагууд нь өөрчлөгдөд тэгээд ирэхээр үйлдэл нь өөрчлөгдөд ингээд ирэхээр хүний тэр дотор сэтгэлд амар амгалан 50 байдал хүн өөрөө өөртөөгөө байснаар өөрөө өөртөөгөө байгаад амар амгалан байж чадах тэр чадвар нь улам нэмэгдээд идэх байх юм л тийм ээ. Тэгэхээр ингээд тэгэхээр бусад шашнуудад бол тэмүгээр сургаал мэдээж тэр дотоод сэтгэл рүү чиглэсэн сургаал байх үед байдаг. Гэхдээ яг хамгийн гол юм нь юу гэдэг нь хэрэг тэр эзэнд итгэх итгэл гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Эзэнд итгэх итгэлийг алдаж болохгүй гэж тийм ээ. Эзний үгийг шүүж болохгүй гэж тийм ээ. Бурхны шашинд бол чи тэр бурхны үгийг шүүх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Бурхны үгийг шүүх хэрэгтэй. Бурхан багш нэг сургаал айлдлаа. Чи тэрийг шууд тэр чигээр нь хүлээж авч ерөөсө болохгүй гэж. Тэрийг бод гэж. Бурхан багш яагаад ингэ хэлсэн юм бол? Энэ яг бодит байдалтай нийцэж байгаа юм уу? Энэ яг цаад утга санаа нь юу юм тийм ээ? Ингэж тэр бурхны сургаалыг өөрөө шүүн тунгааж үзэх хэрэгтэй гэж юм л. Ингэж үж хүн яг бодит үннийг таних тэр юу нь бий болох нь вэхээр тэр хүнд одоогоор бол одоо тэр эрхчлөө нь бий болно гэж юм л тийм ээ. Эрхчлөө. Тэр бурхан багш бол тэгээд байгаа шүү дээ. Та нар миний сургаалыг бурхан одоо шагжаа мөний айлтсан юм а гэд намааг нэг амар сүртэй их том хүн гэж бодоод надад одоо сүсгэлсэн биширсэн тэр сэтгэлээрээ миний хэлсэн бүх үгийг дагаад иж болохгүй гэж тийм. Би яг та нарын сэтгэлд нэм гайхамшигтай одоо шарас бусан одоо нүднэс чинь одоо нулимс гойж юм тийм сайхан би та нарт санагддаг байж болно. Гэхдээ миний үгийг тийм сэтгэл хөдлөлөөр битүү хүлээж аваа гэж тийм ээ. Эхлээд шүүн тунгаа гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Бусад шашинд бол юу гэж хэлээд байна гэхээр бусад шашны багш одоо хүмүүс юу гэж хэлээд байна гэхээр ер нь чи бурхны үгийг шүүж болохгүй гэж тийм ээ. Бурхан юу гэж хэлсэн бэ? Яг л тийм байна гэж тийм ээ. Тэгэхээр ингээд тэр дотоод болон гадаадын буюу энэ шашнуудын хоорондын сургаалны ялгаанууд нь явагдаад байгаа юм л дээ эндээс харахад тийм ээ. Тэгэхээр ингээд бурхны шашин бол илүү тийм юу гэдэг нь хүнд. Тэр бурхны сургаалыг шүүх зөв бурууг нь дотор нь ингэж ухаж онгочих тийм ээ. Тийм юу боломж олгоод байна шүү дээ тийм ээ. Хичнээн чи бурхны шашинтан чиглээ. Чи бурхны тэр сургаалыг
одоо тунгаан бодох хэрэгтэй, шүүн тунгаах хэрэгтэй гэж тийм. Тэрэнд эргэлзэх хэрэгтэй гэж. Эргэлзэж эндээс асуулт гаргаж ирэх хэрэгтэй гэж тийм үү. За тийм болохоор энэ сургаалынхын чанар нь ингээд ийм ялгаатай байгаад байгаа юм шүү дээ тийм үү. Ялгаатай. За тэгээ бурхны шашинд бол одоо жишээ нь зовлон гэдэг бол хүний дотор сэтгэлд байдаг зүйл ахна л дээ. Дотоод сэтгэлд байдаг зүйл. Тэгэхээр зовлон гэдэг бол ингээд хэн нэгэн надад авчирж ирдэг зүйл ерөөсөө биш тийм ээ. Хэн нэгэн надад өгдөг зүйл биш яваад байгаа байхгүй. Хэн нэгэн надад миний сэтгэлд ингээд одоо байшин босгож байгаа юм шиг миний сэтгэл дээр зовлон босгоод өгдөг зүйл ерөөсөө биш. Тэгэхээр би ингээд зовж гэн гэдэг бол би зовж гэн гэдэг бол надад тэр зовх шалтгаан байсан байгаа байхгүй гол нь. Надад тэр зовх шалтгаан байсан. Тэгэл зовж байгаа болохоос биш. Өөр надад тэр зовх шалтгаан байхгүй байсан бол хичнээн гадна талд одоо тийм зовх нөхцөл бүрэлдээд зовхгүй л ахна л тийм. Тэгэхээр надад тэр зовх шалтгаан байхгүй. Тэгэхээр миний сэтгэлд зовлон амтагдаад мэдрэгдээд байна гэдэг чинь надад тэр зовлонгийн шалтгаан байгаагийн том илрэл ахна тийм. Тэгэхээр тэр зовлонгийн шалтгаан чи юунаас бий болоод байна вэ? Тэр бурхан шишинд бол чиний хийсэн сэтгэлдээ бий болгосон тэр сэтгэлдээ хураасан үйлдэл. Буюу чиний сэтгэл бид нар одоо ингээд бие хэл сэтгэлээрээ нэг үйлдэл хийхэд хийсэн үйлдэл болгон маань сэтгэлд ингээд юу болж хураагддаг байна. Нэг тийм сан хөмөрөх шиг гэдэг. Тийм нэг авьяас болж хураагдаад байдаг. Хүч болж хураагдаад. Тэгэхээр биднээс сэтгэлд хураагдсан тэр үйл маань тэр ирээдүйд тэр ямар нэгэн зовлон жаргал амсахын юу болж өгдөг байна. Одоо үндэс болж өгдөг байна шүү дээ. Үндэс болж өгдөг. Тэр зовлон жаргалыг миний сэтгэлд мэдрүүлэх тийм нэг хүч болж өгöd байдаг. Тэр үйлийг хэн хураагаад байна гэхээр миний сэтгэл өөрөө хураагаад байгаа шүү дээ тэр үйлийг. Тэгээ тэр үйлийг бид нар яг нүглийг бид нар яахаар хийгээд байна гэхээр шонол уур мохыг атомгийн нөлөөнд автахаараа нүгэл хийгээд байна. Буян яахаар хийгээд байна гэхээр шонол уур мохыг атомгийн нөлөөнөөс гарчхаараа буян хийгээд байна гэж тийм. Тэгэнгүүт шонол уур мохыг атомч ямар дарааллаар бий болоод байгаа юм бэ? Тэгэхээр биднэрт одоо ингээд омог ата хорсол хоёр бол ингээд шонол уур хоёроос гарч ирдэг байна шүү дээ тийм. Омог бол ерөнхийдөө нэг тийм шонлаас илүү хүчтэй гарч ирдэг гэж. Ата хорсол бол одоо уурын төлөвийн сэтгэлээс илүү хүчтэй гарч ирдэг. Гэхдээ бас шунал тэрнтэй их холбоотой. Тэгэхээр ата хорсолд бол шунал уур хоёр бол хоёулаа нэг тийм юу гэдэг бахна. Нэлээд өндөр хувь эзэлдэг тийм. Омог дээр бол шунал бол нэлээд өндөр хувь эзэлдэг байна. Омогийг төрөхөд шунал нэлээд өндөр хувь эзэлдэг. Ата хорсол төрөхөд уур шунал хоёулаа нэлээд хувь өндөр эзэлдэг гэж тийм. Шунал уур хоёрыг хэн бий болгоод байна гэхээр туйлширсан бодол бий болгоод гэдэг гэж тийм. Шуналыг туйлширсан бодол, уурыг бас туйлширсан бодол буюу шунал гэхээр нэг таатай, өөрт таатай нэг зүйлийг харахаар тэрийг ерөөсөө таатай гэдэг альва зүйл таатай байж болно. Гэхдээ яг таатай байгаа бодит байдлаас нь хит дэгсдүүлж таатайгаар хүлээж авахар шунал бий болдог гэж тийм. Аль зүйл ямар нэгэн зүйл чамд таагүй байж болно. Тэр чинь таагүй нэг бодит байдал дээр таагүйгаараа байж болно. Гэхдээ тэр таагүй гэдгээр нь хит одоо дэгсдүүлж таагүй гэж харж эхэлсэн тийм нэг хэтрүүлсэн, дэгсдүүлсэн, туушруулсан тийм бодол төрдөг юм байна л.
Тэр бодлоос үүдээд биднээс сэтгэл бий болох нь. Сэтгэл хөдлөл бий болдог гэж тийм үү. Тэр сэтгэл хөдлөл нь шунал уур хоёр ахна л тийм үү. Шунал уур хоёр. Тэгэхээр биднээс бодос сэтгэл бид нар ингээд аливаа нэг таагүй зүйлүүдэд хэд одоо ингэж таатай сайхан гэж туйлшрах, таагүй зүйлээ хэд одоо таагүй гэж туйлшрах нь өөрөө шунал уурын нэлээд давтахын үндэс гэдэг байна. Нэг үндэс нь тийм. Нөгөө үндэс нь болохоор амин хуваагч их бодол тийм үү. Амин жүзэл хичнээн хүчтэй вэ? Төдий хэмжээнд л хүн шунах уурлах нь маш хүчтэй байдаг гэж тийм үү. Төдий хэмжээнд шунах уурлах нь хүчтэй вэ? Төдий хэмжээнд биднэрт уур омог энэ төр маш хүчтэй зүйл. Одоо ата хорсол омог энэ төр хүчтэй төрнө гэж тийм үү. За тэгэхээр яг энэ бүхний цаад үндэс нь яг юун дээр тулаад байна гэхээр мунхаг дээр тулаад байгаа юм аа. Мунхаг дундаа ингээд мунхагч ингээд дотор олон юм цавагддаг байна тийм ээ. Олон шатлалтай гэж мунхаг бол. Одоо ингээд зовлон жаргал гэж хардаг. Зовлонд чанартай зүйлийг жаргалтай юм шиг хардаг нэг мунхаг байдаг байна. Бодит байдал дээр ариун бус мөн чанартай зүйлийг ариун гэж бас нэг мунхарч хардаг нэг мунхаг байдаг байна. Бодит байдал дээр мөнх бус зүйлийг мөн хэмшгээр хардаг нэг мунхаг байдаг байна. Бодит байдал дээр бүх юмс одоо сэтгэлээс хамааралтай оршоод байхад сэтгэлээс хамааралгүйгээр тусад нь ялгаж хардаг нэг мунхаг байдаг байна. Тэсүүдээ явсаар хагаад ингээд юмыг яах нь үнэнд бүтсэнд бодоод байгаа тийм мунхаг гэж байдаг гэж тийм ээ. Энийг өсөндөө мунхагыг ингээд дотор нь олон юм цаваачиж шүү дээ тийм ээ. Энэ мунхаггүй чи ингээд шат дараалалаараа нэгнийхээ юу болоод идэх байна. Одоо шалтгаан болно те. Нэгнийхээ төшөг тулгуур болно гэж. Үндэс тулгуур юм болдог гэж. Тэгэхээр ингээд альваг мөнхөд барих. Мөнх бус зүйл мөнхөд барих ч гэдэг юм аа те. Ариун бус мөн чанартай. Одоо зовлонт чанартай зүйлийг зовлонтойгоор биш одоо амгалан байдлаар хүлээж авах тийм үү. Ариун бус зүйлийг ариунаар хүлээж авах гэдэг юм тийм. Тэг бие үгүй зүйлийг биед барих. Тэг бүр цаашлах юм бол одоо альва харагдаж бүх зүйл миний одоо сэтгэлээс хамааралтай оршоод байхад тэрийг сэтгэлээс хамааралгүй матер одоо барьж өгдөг тийм ээ. За энд бол нэг үеийн үр энэ төр чухал нөлөөтэй шүү дээ тийм ээ. Альва зүйлийг бид нэр өөрийн сэтгэлээс хамааралгүйгээр хараад байгаа энэ төр бол үеийн үрийн талаар ойлголтыг гүнзгий суудсан хүн бол альва зүйлийг өөрийнхөө сэтгэлээс тусад нь ингэж одоо тусад нь харах тэр байдал нь багасж эхэлдэг байна л да тийм ээ. Нүсэнд биднэрт одоо тэр үеийн барилгыг хэн бий болгож байгаа вэ? Миний сэтгэл бий болгож байна. Тэгээ бүр цаашилбал одоо нөгөө юм өөрийн мөн чанараараа өөрийнхөө талаас бүтсэн. Өөрийнхөө талаас үнэхээр бүтцэн гэж одоо ингэж хараад байдаг. Бүр хамгийн эцсийн мунхаг бол энэ мунхаг дээр тулдаг гэж хэлээд байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр ингээд энэ сэтгэлийг өөрчлөн засна гэдэг чинь ингээд маш олон тийм давхаргууд байгаа даа шүү дээ. Сэтгэлд ингээд одоо бидэрт ингээд сэтгэлийн зовлон бий болж байна тийм ээ. Ямар нэгэн зүйлд маш их хүчтэй айдас, ямар нэгэн зүйлээс хүчтэй айдас амсах. Ямар нэгэн зүйлд маш хүчтэй гуних, гутрах, сэтгэл санаагаар унах тийм ээ. Энэ зүйлүүд чинь бүгдээрээ
Яг ингээд тэр омог ата хорслын шин чанартай тийм бодол, тийм үйлдэлүүд, тийм дадлуудаас тэр шунал уурын одоо суурнаас тэр шунал уур нь тууширч юмыг төлөвлүүлж харсан тэр бодол амин хуваагдчихсан бодол. За эдгээр нь цаашлаад ирэх юм бол мөх бүсээ мөхөд барьсан зовлонт чанартайг амгалан барьсан гэх мэт энэ нөгөө нэг мөхөг бодлууд нь шатараалсан тийм одоо үндэс тулгууртайгаар ингэж биднээс зовлон ингэж бий болдог гэж тийм. Тэр зовлон бий болох дараалал гэдэг бол юм тийм сэтгэл дотор ингээд маш их одоо гинжин хэлхээс шиг тийм нэг нэгнээс үндэслэж салбарсан тийм олон янзын сэтгэл дотоод сэтгэлийн тийм биднээс дотоод сэтгэлийн тийм одоо юунаас бий болно гэж тийм ээ. Хүн чанараас бий болд юм аа гэж. Тэгэхээр энийг засах арга ухаан чинь нөр ном байх нь л тийм ээ. Тэгэхээр энийг засах яг ном гэдэг нь яг ном бол ингээд бүдүүвч төлөөсөө тэр нарийн төлөө рүүгээ бас нарийж явах нь шүү дээ. Номыг хэрэгжүүлнэ гэдэг юм тийм. Тэгэхээр бид нар хамгийн анханд одоо номыг хэрэгжүүлнэ гэдэг чинь ингээл хамгийн анханд юу вэ гэхээр одоо ёс суртахууныг баримтлах хэрэгтэй гэж тийм. Шинжлэл одоо ёс суртахууныг баримтлах тэр нэг зарчим хамгийн түрүүнд маш чухал гэж тийм. Тэр байхгүй бол ёс суртахууныг баримтлах тэр баримтлал гэдэг юм. Тэр ёс суртахуунлаг байдал хүнд ингээд алдагдаад ирэхээр хүний сэтгэл оюун тийм тогтворгүй болж эхэлдэг юм л тийм. Тогтворгүй болох буюу нөгөө нэг одоо шунал, уур, ата, омог гэх мэт тийм бодлууд маань ямар ч тийм юуг болж эхлэх нь. Тэдний чинь ингээд тодорхой хэмжээнд ингээд бариад хэм хэмжээг заагаад тогтоогоод өгдөг зүйл чинь ёс суртахуун байх нь л тийм. Ёс суртахуун алдагдаад ирэхээр нөгөө нэг жоохон ёс суртахууны тэр одоо хэмжээнд ингээд баригдаад нэг очиргүй ингээд дэлбэрээд саагчихаагүй тэр шунал мохог ата омох чинь ёс суртахуун алдагдаад ирэхээр бүр дэвэрч саагаж эхэлнэ гэж тийм ээ. Тэгээд эхлэхээр бүр ингээд илий балаа юм шиг болж эхэлдэг байх нь л тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр ёс суртахуун байх хэрэгтэй юм байна л ёс суртахуун. Ёс суртахуун байж ээж хүнд одоо юу бий болох нь. Тэр ёс суртахуунтай хүнд одоо юу номыг ёс суртахуунтай хүн бол яг ном айлтгахад хүлээж авах тийм юутай байдаг байх нь. Суурьтай байдаг байх нь л тийм ээ. Тэр номыг хэрэгжүүлэх суурь нь байж идэг тэр хүнд ёс суртахуунтай хүнд. Тэр ёс суртахууны бий болгоно гэдэг чинь одоо нэг 10 хорног дэвчих 10 цагаан буйны бүтээх гэдэг. Тэр юмд ингээд бурхан багш ингээд багцлаад оролцсон байдаг юм л тийм. Нэгсэндээ 10 хорног гэдэг бол ёс суртахуун үйлдэл байх нь 10 цагаан буян бол ёс суртахууныг тогтоож байгаа. Тийм хэлбэр байх нэ гэж. За тэгээ эндээс үүдээд одоо номууд ингээд бий болж эхэлнэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ бүхнээс чинь одоо ёс суртахуунаас эхлээд ёс суртахууны чиг баримжаагаас эхлээд биднэрт сэтгэл тогтох, сэтгэлийн төлөвшил бий болж эхэлдэг байна. Сэтгэлийн төлөвшил бий болоод ирэхээр юмд ингээд аливаа зүйлийг илүү гүнзгий бодох боломж гарч ирдэг байна. Сэтгэл санаа ингээд тогтун төлөв тийм ээ. Тийм болоод ирэхээр аливаа зүйлд илүү тийм сэтгэл гаргаж гэдэг шиг тийм ээ. Аливаа зүйлийг гүн гүнзгий бодох тийм боломж олддог байна л тийм ээ. Аливаа зүйлийн мөн чанарыг гэж тийм аливаа зүйлийн мөн чанарыг илүү гүн гүнзгий бодож тунгаах, таньж ухамсарлах тэр боломж олддог гэж тийм. Тэр аливаа зүйлийг одоо гүн гүнзгийгээр
бодож тунгаах, ойлгож авах тийм оюун ухааны чадамж одоо хэр хүчтэй байна. Төдий хэмжээнд бид нэр тэр шунал урам ухаг атаа амхтай тэмцэх хамгийн гол одоо зэвсэг буюу хамгийн гол хэрэгсэл чинь тэр юм аа гэж тийм. Хамгийн гол одоо хэрэгсэл хамгийн гол одоо зэвсэгч нь тэр ахна л тийм. Тэр хүнд одоо бэлэг ухаан гэдэг зүйл чухал гэдэг байна л да. Шунал урам ухаг атаа амхтай тэмцэн гэдэг чинь хүнд бэлэг ухаан хэрэгтэй. Тэгэхгүй бол биднэрт бэлэг ухаан байхгүй бол яа гэхээр шуналтай тэмцэж чинь гэдэг тууширдаг байна тийм ээ. Одоо шуналтай тэмцэн гэдэг чинь ингээд шунлын эсрэг тал нь юм гэхээр байгаа зүйлдээ сэтгэл ханах гэдэг байна шүү дээ. Байгаадаа сэтгэл ханах. Тэгэхээр бэлэг ухаан байхгүй бол байгаадаа сэтгэл ханах гэхээр бүх юмыг одоо хэд үүсгэж эхэлдэг байна тийм. Байгаадаа сэтгэл ханах гэхээр нэг тийм юу ч хэрэггүй юм шиг тэгж бодож эхэлдэг байна л дээ. Тэгэхээр байгаадаа сэтгэл ханах гэдэг чинь яг нь ерөнхийдөө ингээд одоо голч ухаанаар ойлгож авах зүйл байгаа байхгүй. Түүнээс биш голч ухаанаар ойлгож авахгүйгээр зүгээр одоо нэг тийм байгаадаа сэтгэл ханах гэдэг дээр голч ухаан гаргахгүй бол эн чинь өөрөө ерөнхийдөө ингээд хэд одоо нөгөө нэг юг үүсгдэг тийм ээ. Одоо нэг эд хөрөнгө, эд баялаг тийм энэ бүхний хэд үүсгэсэн тэм туушрал руу орох аюул байт юм л дээ. Тэгэхээр бэлэг ухаан хэрэгтэй байдаг байхгүй. Уурыг төвчийн тухайд хөлцсөнгүй байх хэрэгтэй. Хөлцсөнгүй байна гэхээр бас ингээд номод ороо байх юм шиг ойлгоод байдаг тийм ээ. Бэлэг ухааны чадамж байхгүй бол тэгж ойлгоод байдаг. Хөлцөл гэдгийг ерөөсөө тийм номоо зүр хинж чамайг одоо дээрлэж байсан, загнаж байсан чи зүгээр л хажууд нь бараг тийм одоо тийм номоо гэдэг юм уу те. Тийм байх хэрэгтэй гэдгээр хэний ч өмнө яах нь зүгээр ингээд ямар ч одоо хариу үйлдэл үзүүлэхгүй гэдэг шиг тийм ээ. Тийм байх хэрэгтэй гэдгээр ойлгож аваад идэх байх нь. Зүгээр л нэг одоо хүн болгон загнаал, хүн болгон юу дуртайгаа хэлээл, хүн болгон тэрийг ингээл дээлгээл доромжлол ингээ явж идэг. Тийм болох ёстой юм шиг ойлгоод идэх гэж тийм ээ. Тэгэхээр бэлэг ухаан гэдэг чинь хөлцсөнгүй байна гэдэг яг юу гэж ойлгох уу гэдэг тэр юмны тэр яг нь хэмжээ хязгаарыг, юмны тэр балансыг, цензурыг тогтоож чаддаг тийм зүйлийг бэлэг ухаан гэж хэлээд байгаа юм л тийм ээ. Юмны ялгаа заагийг маш нарийн тогтоож чаддаг. Тийм бэлэг ухаан байхгүй бол бид нэр одоо шунал уурам ухаг атаа амхтай тэмцэж явахдаа ингээд хит туушрал руу ороод явчихдаг тийм ээ. Амхтай тэмцэж чинь ингээд өөртөө итгэлээ доош нь унгаад байдаг ч гэдэг юм тий. Атархалтай тэмцэж чинь ингээд хэн нэгэн сайн сайхан явж хахад тэрнээс яах нь энэ сайн сайхан яваад хахад би бас адилхан хүн шүү дээ гэдэг ингээд би ч бас яг энд байгаа бүх зүйл надад байгаа гэдэг үүднээс харж яах нь тэр хүнээс урам зориг авах, тэр хүнээс үлгэр дуурайл авч тэгж явах гэдгийг харахаас биш тийм ээ. Өнөөс одоо атархалтай тэмцэн гэхээр тэр бэлэг ухаан байхгүй буюу юмны тэр цензур заа ялгааг таньж мэдэхгүй тийм бэлэг ухаан сул байх юм бол тийм болчдөг байх нь л хэд ингээд туушрал орч тийм ээ. Мунхаггүй бай юмыг шинжил судал гэхээр ингээд ямар ч тийм баримтлалгүй юм шиг тийм ээ. Тэгээ ойлгоо авчдаг хүмүүс усаад байгаа. Ямар ч баримтлалгүй. Өөрөө ингээл юмыг ингээл би мунхаггүй болж ийн гал ингээл маш их юм судлаад таниал ойлгоод идэг. Маш их мэдлэгтэй. Асар их тийм ариун баялаг мэдлэгтэй. Тэгсмэртлээ яг өөрт чинь яг ямар чиг баримжаа байна гэхээр өөрт нь тийм тогтсон чиг баримжаа
Бэлэг ухаан гэдэг чинь ингээд нэгсэндээ тэр ёс суртахуун дээр суурилсан темнаас гарч ирдэг баг. Ёс суртахуун дээр суурилсан дотоод сэтгэлийн тэр одоо нэг дотоод сэтгэлийн хит одоо галзуусалтай юм шиг болгоод байдаг тэр муу чанаруудыг ёс суртахууны тэр хашаа гэдэг ч ёс суртахууны тэр хэм хэмжээгээр ингэж тогтоож номхруулад тэрнээс үүссэн дотоод сэтгэлийн тэр амирлал, тогтвон, тайван, дүлгөөн тэр төлөв дээрээс бэлэг ухааныг ашиглах юм бол маш ингээд тийм гүн юм их маш гүн гүнзгий уус суртаа бодож чаддаг тийм юу орж игэлдэг байна л да тийм ээ. Нэгсэндээ сэтгэл хөдлөлөөр аливаа зүйлийг харддаггүй. Сэтгэл хөдлөлийн нөлөө ч юм уу ямар нэгэн тийм одоо туушралч гэдэг юм уу тийм юмар харддаггүй. Тийм төлөвийг тэр ёс суртахуун дээр суурилсан дотоод сэтгэлийн тэр тогтун төлөв байдал маань гаргаж ирдэг байна. Тэгэхээр энэ ёс суртахуун тэр дотоод сэтгэлийн тогтун төлөв байдал бэлэг ухаан энэ гурвыг бол одоо гурван суртгаал гэж бурхны шиш нэлээд байна л да. Гурван суртгаал. Энэ бол одоо ингээд дотоод сэтгэлийг өөрчлөн засах хамгийн тулгуур 3 чулуу гэдэг шиг тийм зүйл юм аа гэж. Тэгэхгүй бол зүгээр итгэл үнэмшил төдийгөр эзэж гэтлэхгүй гэж тийм ээ. Итгэл үнэмшил сүсэг бишрэл төдийгөр бид нар асуудлыг ерөөс шийдэж чадахгүй. Зүгээр нэг засал гүрэм хийх төдийгөр тийм ээ. Нэг асуудал боллоо тэгэл одоо гандан гараат ч гэдэг нэг лам дээр нэг бөөдөр очиж манай засал хийлгээл. Ахал нэг асуудал гарлаа нэг мэрэгтэлэгчэн дээр очлоо зурхаач дээр очил баахан зурхаа мохоо зуруулаад мэрэгтэлэг хийлгээл. Тэгэл за энэ намайг уншил тэрийг баахан нэг тийм зүгээр нэг тийм итгэл үнэмшил нэг тийм одоо заншил зан уйл тийм ээ засал гүрэмтдийнх нь иймар л ингээл одоо арга цагаад яваад идэг нэг тийм төлөв рүү орчдөг байна л та. Бэлэг ухааныг ашиглахгүй болохоор тэр нэгсэндээ яг энэ гурван суртгаал гэдэг зүйлийг өөртөө ингэж бий болгож явж чадах юм бол хүн ингээд яг өөрийнхөө эзэн болоод явдаг өөрийнхөө одоо зовлон бэрхшээлийг өөрөө засаад тэрийг даван туулаад ингээд явж чадах тийм бүрэн дүүрэн чадвар судаг байна л дээ. За энэ гурван суртгаал бол одоо ном эрдний гол үндэс тулгуур нохно шүү дээ. Тэр ном эрдэнэ буюу жинхэнэ миний аврал болоод байгаа тэр ном гэдэг зүйлийг олох өөрийнхөө авралыг олох хамгийн чухал үндсэн 3 тулгын чулуу байна. Бурхан багшаал одоо энэ 3 суртгаалыг л одоо бурхан багшаан альцсан бүх ном сургаалыг 3 суртгаалд хураагдана гэж байгаа шүү дээ. Нэг бол бурхан багш тэр ёс суртахууныг хөгжүүлэх тийм арга ухааны сургаалууд бурхан багш альцсан нэг сургаал. Нөгөө сургаал нь болохоор тэр дотоод сэтгэлийн тэр тогтун төлөв байдал буюу тэр бясалгал даяаны чадварыг хөгжүүлэх нэг сургаал. Нөгөөт нь болохоор тэр бэлэг ухааныг хөгжүүлэх нэг сургаал. Ерөнхийдөө бурхан багшийн бүх альцсан сургаалыг авч үзэх юм бол 3 янзын ийм агуулгад ордог ч тийм ээ. Тэр нэгсэнд ёс суртахуун гэдэг чинь одоо ингээд нарийнасаа бүдүүнээсээ бүр нарийн төвшинлөө явна гэж тийм ээ. Тэр дотоод сэтгэлийн тогтун төлөв байдал тэр даяан бясалгалч юм бас ингээд нарийнасаа бүдүүнээсээ нарийн төвшинлөө явна гэж. Бэлэг ухаан ч гэсэн бүдүүнээсээ нарийн төвшинлөө явна гэж. Тэгэхээр ингээд тэр бүдүүнээс нарийн төвшинлөө явж байгаа тэр бүдүүнээс нарийн төвшингийн тэр ёс суртахуун тэр бясалгал даяан тэр бэлэг ухааны одоо ялгаанууд чинь маш их байдаг байна шүү дээ. Маш олон янз. Тэр болгоныг бий болгох арга ухаанууд нь бас маш олон янз тийм. Тэгэхээр ингээд ийм их маягаар одоо бурхан багш сургаал айлцсан байдаг байна л дээ. Тэгэхээр яг чад үндсэндээ бол ингээд юг өөрчлөх гэдэг нь тэр сэтгэлийг
ариусгах гэдэг шүү дээ. Сэтгэлийг тэр одоо булангаар хэрэгсэн салах гэдэг шүү дээ, тийм ээ. Булангаар хэр гэдэг нь одоо тэр сэтгэлийг ингээд харанхуй мунхаг болгочдөг мунхаг тийм ээ. Сэтгэлийг одоо догшин болгоод идэг тэр уур. Сэтгэлийг одоо маш их тийм юмд ингээд ханаж чадахгүй. Аливаа зүйлд ингээд хорогдож шүглээд идэг тэр шуунал гэдэг ч юм уу те. Хэн нэгэнтэй ингээд одоо оролдод тэмцэл хэн нэгний дор орохгүй, хэн нэгний дороо оруулах гэж мацаад байгаа тэр нэг ата хорсол тийм ээ. Дандаа өөрийгөө нэг тийм ертөнцийн төв юм шиг өөрийгөө ингэж ихэд бодож явдаг, бусдыг одоо дорд үздэг. Омог ата, омог сэтгэл тийм ээ. Энэ бүхэн ч ерөнхийдөө биднээс сэтгэлийг дандаа тийм булангартуулдаг буюу биднээс сэтгэлийг одоо юу болгочдөг гэж. Амар амгалангүй болгочдөг. Тайван бус болгодог. Эрүүл ухаангүй болгодог. Нэгсэндээ сэтгэлийн өвчин гэж хэлээд байгаа шүү дээ. Сэтгэлийн өвчин. Тэгэхээр сэтгэлийн өвчин болоод байгаа сэтгэлийг булангартуулаад байгаа энэ төлөв байдлуудаа хичнээн сайн засна. Төдий хэмжээнд л тэр хүн дотоод сэтгэлийн хувьд маш одоо амгалан тайван маш тийм эрүүл ухаантай байж чадах нэ гэж байна. Төдий хэмжээгээр бусдад тэгж нөлөөлж бусдад төдий хэмжээнд тийм сайхан одоо амар амгаланг сайн сайхныг бэлгэлж чадна гэж байна. Түүгээр тэр хүн чинь одоо ингээд нэгсэнд түүгээр хой төрөлдөж гисэн тийм ээ. Илүү сайнаас сайн руу дэвшнэ гэж байна. Ухамсарна. Илүү сайнаас сайн руу улам дэвшээд явна гэж. Өөрөөр бурхан багш бол одоо сургаалаа нэг юм их маягаар айлтсан байна л тийм ээ. Тэгэхээр бурхан шнөр өөр бусад одоо шашнуудад бол юу гэж хэлээд байна гэхээр яг мэдээж шунал уур хата омог энэ төр бол юутай гэж тийм ээ. Буруу гэж үзэж байгаа боловч нэг талаас нь харангуут өөр шашны хөлөн зөвшөөрөх байдал нь жоохон тийм зарим төлөвтэй л ингээд яг тэр ингээд шашны ч юм биш л тэр чинь ингээд юу нэг юм байгаад байна. Тэр тухайн шашныг шүтж байгаа хүмүүсийн гин бас яваад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бусад шашны одоо гадаад буюу тэрсүүдийн шашны сургаалуудад бол яг бурхны шашинд үзээд байгаа тэр шунал уурын үндэс болсон тэр биед барьсан үзэл. Аливаа зүйлийг шүтэн барилгаар нь харахгүй байгаа. Тэр төлөв байдал буюу шүтэн барилгаар харахгүй. Аливаа зүйлийг ямар нэгэн тийм эзэн биед тулгаж авчиад байдаг. Энэ төлөв нь бол ингээд одоо бурхан багшийн альцсан дээр сургаалтай одоо яг зөрчилдөд идэх зүйл нь энэ байна л дээ. Зөрчилдөд идэх. Хамгийн гол зөрчилдөг тэр төлөв нь энэ гэж тийм ээ. Бурхны шашинд бол тэр шунал ур мохог хата омгийн тэр яг уг үндэс нь юун дээр тулаад байна гэхээр тэр биед барьсан үзэл аливаа зүйлийг шүтэн барилгаар харахгүй байгаа. Шүтэн барилгаар хараад ирэхээр яг тэр бүх юм өөрийн талаас үнэхээр бүтээг үг гэдэг хутгыг олж хардаг байна л тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ биед барих үзэл юмсаа одоо шүтэн барилгаар харахгүй байгаа гэдэг маань өөрөө ингээд нэгсэндээ биедээ шунах шунлыг өдөөгд байна гэж бурхны шашинд бол тэгж үздэг байхгүй. Биед барина гэдэг чинь биедээ шунах юм шунлыг бий болгож байна. Биед барих шунал бий болоод ирэхээр их зовлон яг юунаас бий болчиход байна гэхээр яг өөртөө шунаад байгаа тэр шунлаас маш хүчтэй зовлон гарч ирдэг гэж тийм ээ.
Тэгэхээр ямар нэгэн зүйл тэр дундаа яг өөртөө шунана, өөртөө ингэж хорогдно гэдэг юм тийм ээ. Өөртөө шунсан тийм сэтгэл ингээд өөрийнхөө бид шунсан сэтгэлч юм. Тийм зүйл ингээд гараад ирэхээр яа харахгүй бид нэр ингээд нэг тийм одоо юу гэх юм сэтгэл ханамжгүй тийм төлөв рүү орох үү таалгана нээлттэй байждаг гэж тийм үү? Нээлттэй байждаг. Яг шунал гэдэг чинь ерөөсөө тийм л байдаг байна л да. Үнийг яг сэтгэл ханамжгүй л болгоод идэх. Ямар ч зүйл сэтгэл ханах тийм ханамжийг үгүй хийгээд идэг байна л шунал гэдэг. Тэгэхээр сэтгэл ханамжгүй тэр шунал чинь өөрөө юу бий болгодог вэ гэхээр уурыг татаж гаргаад байдаг гэж тийм үү? Уурыг татаж гаргаж ирнэ. Яа тэгэхээр бид нар ингээд сэтгэл ханамжгүй байна гэдэг чинь сэтгэл чинь ингээд нэг тийм дүүрэн болохгүй шүү дээ. Нэг бол хэсэг байж байгаад хоосорчод, нэг бол дүүрэн болохгүй. Тэгэхээр ингээд тэр нэг сэтгэл хэсэг байж байгаад хоосорчод байгаа тэр нөхцөл байдалд ороход амархан уурлах байхгүй, амархан бохимдох байхгүй. Сэтгэл ханамжгүй төлөвт орчод байна гэхээр тийм. Тэрэнд бол ингээд уур төрөхөд цаг хугацааны асуудал үүсдэг тийм. Цаг хугацааны л асуудал үүсдэг. Уур төрөх юм бол тэгэл одоо ямар ч эрүүл ухаангүй болж эхлэх юм шүү дээ тийм. Тэгээд дээрэс нь өөрийгөө маш хүчтэй зовоон дарчлаа гэж байна шүү дээ. Уур бол ингээд өөрийнх нь биеийг шатааж байгаа юм шиг тийм. Ясанд уур гэдэг бол сэтгэлийг шатаад байгаа зүйл байна. Тэр зүйлх юм бол бид нар одоо бие байн шатаагаад байна гэдэг шиг л тийм. Уур төрөхөд төрөх тоолно сэтгэлээ байн шатаагаад байна гэдэг шиг. Тэгэхээр бид барих үзэл тэр альваг шүтэн барилгаар харахгүй болоод ирэхээр альва зүйлийг өөрийн мөн чанараар өөрийн талаас үнэхээр бүтсэн гэж бодоод идэг байна л тийм. Тэгэхээр ингээд өөрийн талаас үнэхээр бүтсэн гэдэг тэр бодол чинь өөрөө одоо альва зүйл бас тийм хорогдох тийм ээ. Тэрэнд одоо шунлыг бий болгох. Тэрэнд сэтгэл маань ингээд тэрэнд ингээд бүдчихэд байдаг. Одоо нэгсэндээ ингээд оршихуй юмс бол ингээд тоо томшгүй гэж байгаа шүү дээ тийм ээ. Тоо томшгүй. Оршихуй юмс тоо томшгүй. Тэгэхээр биднэрт амьдарж байгаа биднэрт мэдрэгдэж байгаа үзэгдэж байгаа бүх юмдаа хөлн тушигдаад яваад байвал маш хэцүү байдаг байна л да. Одоо бид нар ингээл замаар ингээ алхаж идэл ингээл хөлөнд ингээл тэгэлдэл юм орооцолдол хөлнөөс юм дүүжлэгдэл ингээд байгаа. Сүүлд ингээ ядарчна шүү тийм. Маш хурдан ядарна гэдэг шиг. Сэтгэл яг тийм байт юм л да. Сэтгэлд ингээд дүүжлэгдэх, сэтгэлийг ингээд ороогоод идэг, сэтгэлд ингээд тэр болоод идэг, сэтгэлийг хөндрүүлээд идэг тийм хичнээн олон байна. Төдий хэмжээнд сэтгэлд яах нь ядрал цуцалт бий болно гэж тийм. Тэгэхээр тэр ядрал цуцалт чинь тэр сэтгэлийн тэр ачааг, тэр дарамтыг, тэр нэг юу бий болгоод нэхэр тэр бид барьсан бодол юм болгоныг өөрийн талаас үнэхээр бүтсэн гэж бодоод байгаа. Тэр бодлоод чинь бий болгоод байгаа юм л та тийм. Тэр шунлыг бий болгоод байгаа учраас маш олон юмд ингэ сэтгэл маань яхна бүдчдэг тийм төл рүү орно гэж байгаа юм л да. Бүдчихэд байдаг тийм төл рүү орно. Тэр сэтгэлийн нэг өсөндөө зүгээр огторгууд хөөрч байгаа өд мэт гэж тийм. Юунд ч одоо ингэж бүдчиж одоо тэглэхгүй сэтгэл ингээд яг өөрийнхөө тэр дэрхчлөөр гэдэг чинь тийм байж чадах боломжийг юу болгож ийнэ гэхээр тэр бид барих үзлийг мохоосон тэр альва зүйлийг шүтэн барилгаар харж өөрийн талаас үнэхээр бүтээгүй маа гэдэг тэр утга чанарыг
ухамсарласан тэр үед бий болж хэлдэг байх нь л тийм ээ. Тэр үед би бол тэндээс одоо шунал төрхөө болж эхэлнэ. Шунал төрөхгүй болохоор уур төрөхгүй болж эхэлнэ. Уур төрөхгүй болохоор асуудлууд ингээд зэгцэрч эхэлдэг байх нь л тийм ээ. Тэгэхээр ингээд Бурхны шашны яриад байгаа утга агуулга өөр бусад одоо шашинд яриад байгаа утга агуулгыг цаад мөн чанартай бол нэг ийм хүлээс бий болгоод идэх байна л. Тэр нь хүлээснээс салахгүй одоо Бурхны шашны үзгээс харах юм бол нэг тийм төлөв рүү өөр бусад шашнуудын үзэл санаа тийм төлөв рүү ойж яддаг гэж байна. Яграггүй тэр үзэл санааны хувьд ялгаа гарч ирээд байна шүү дээ. Яг зорилгын хувьд бол бүх шашнууд ерөнхийдөө яг тэр нэг дотоод сэтгэлийн амар амгаланг ирэлхийлээд байна. Дотоод сэтгэлийн амар амгалан. Өөрөстө хүн яавал зовлонгүй амар амгалан амьдрах вэ гэдэг тэр имийг л илэрхийлээд байгаа шүү дээ. Ирэлхийлээд байгаа тийм ээ. Тийм учраас тэр дотоод сэтгэлийн амар амгалан бий болгодог хамгийн одоо хүн төрлөختний хүн бүхэн хийж чадах зүйл бол тэр бусдыг энерч нэг үсгэх сэтгэл гэж тийм ээ. Тэр нь Бурхны бүх шашнууд л ерөнхийдөө тэр бусдыг энерч нэг үсгэх тэр хэрхэн яаж дотоод сэтгэлийн амар амгалантай зовлонгүй амьдрах вэ гэдэг дээр нэгдээд байгаа байхгүй тийм ээ. Нэгдээд. Үзэл санааны хувьд бол яхарахгүй тийм ялгаанууд гарч ирээд байна шүү дээ тийм ээ. Яахын аргагүй тийм ялгаанууд гарч ирээд. Нэг үзэл санааг судлаад. Нэг нь бол яхарахгүй би байгаад байна, би үзлийг хөлөн зөвшөөрөөд байна, ертөнцийн бүтээгчс нэг яриад байна. Тэгэхээр ингээд одоо Бурхны шашинд бол тэр чинь үүсгэж байна шүү дээ тийм ээ. Яагаад гэхээр наач нь өөрөө сэтгэлийн хүлээсийг яг бий болгох уг үндэс нь болоод байна гэж. Зовлонгийн үндэс болоод байна гэж. Тэгээд дөрөнгөт энэ ингээд тийм тэгээд шашныг судлах хэрэг их гүн ухааны юм болчиход сүүлдээ ингээд үзэл санааны юмараа тэрхүү маш гүн ухааны юм болж эхэллээ тийм ээ. Тэр юм их маягаар ингээд хараад эхлэхээр яг нэгсэндээ зовлон гэдэг чинь бидний сэтгэлээс бий болоод байгаа тийм үнцэг байгаад байгаа учраас тэр сэтгэлийг засах нь өөрөө хамгийн чухал гэж үзээд байгаа л да Бурхны шашин болохоор тийм ээ. Тэр юм их маягаар ингээд ялгааг нь гаргаж ойлгож авах нь өөрөө ингээд нэгсэндээ Бурхны шашинд гэх мэтэр ингэж Бурхны шашныг илүү гүнзгий нарийн судлаад ирэхээр нэг тийм хүний дотор сэтгэлд юу бий болдог байна. Ари өөр нэг харах онцгой бий болдог байна шүү дээ. Итгэл үнэмшлийн тийм ээ. За тэгээд тэрийг судлаа таниад амьдралдаа хэрэгжүүлээд мөрдөөд өөр дээрээ ингээд яг ингээд бодит юуг намсах нь. Одоо үр дүнг намсаад ирэхээр бүр ингээд үнд өөртнө. Зайлшгүй энэ бол аштын аврал мөн байна гэж үзэж эхэлдэг байна тийм ээ. За тэр хоёрын ялгаанд үзүүлэгч багшийн ялгаанд Бурхан гэм үгүй бөгөөд эрдэмэд өгсөн ба оройлын багш нь түүнээс бутсан үлэмжийн магтаалаас гэж. За одоо тэр дотоод гадаад шашны багш нарын ялгаа гэдэг бол за Бурхан багш бол одоо сэтгэлийн гэмээс хатсан юм а гэж хэлж байна. Эрдэмэд төгсгсөн ба за оройлын багш гэдэг нь бусад шашны багш нар бол түүнээс бутсан буюу сэтгэлийн гэмийг эрдэмэд төгсөөгүй маа гэж хэлж байна тийм ээ. За үлэмжийн магтаал гэдэг сүдэр дотор юу гэж альцсан байна вэ гэхээр за үлэмжийн магтаал гэдэг нь одоо энэ тгийн том бандтайгийн одоо тозун дөвжээ гэдэг энэ тгийн тийм том бандтай байгаа юм л да. Тэр бандтайгийн тойрсон одоо үлэмжийн магтаалад Бурхан багшийн магтаалыг альцсан. Тэг магтаал байна. Тэрэн дотор бусад багшийг бие төвчөөд яаж төгссөн танд итгэм үү юуны учир хэмээгээс та гим иргэшээлгүй эрдэмэд төгссөн гэж байна. Тэгэхээр энэ хүн бол эхлээд одоо бярман хүн байсан гэж. Одоо Ведийн одоо
тэр гүн ухааныг баримталдаг тийм хүн байсан. За сүүлд нь одоо тэндээсээ эргээд бурхны шинэл орсон гэж байна. Одоо яагаад бурхны шинэл орсон бэ гэхээр тэр хүн одоо өөрөө судлаа таниад өөрт нь юу төрсөн бэ гэхээр бусад багшийг би төвчөд ял төгссөн танд итгэм үү гэж. Яагаад итгэх учир шалтгаан юу хэмээвс гим иргэшэл эрдэм төс дотоод сэтгэлийн тэр зовлонгийн шалтгаан болоод үе сэтгэлийн гим бүгдийг одоо иргэшээлгүй тэр дотоод сэтгэлийн эрдэм бүгдийг төгсгсөн байна. Тийм болохоор би танд итгэм үү гэж тийм. За бусад тэрсүүдийн гол номлолд ямар ямарчлан санаа тэр тэрчлэн итгэл танд миний сэтгэл сүсгэлэх боллоо. Тэгэхээр ингээд бусад тэрсүүдийн одоо өөр шашнуудын ном сургаалууд ингээд уншаа судлах тусмал танд итгэх итгэл үнэмшил олон бадраад байна гэж тийм ээ. Одоо тэрчлэн бүхнийг үл болгоогч нь тогтсон тааллын гэмээр орхихыг сэтгэнэ гэж. Санааг алдагсад гим үгүй багш таныг ч үл үзмэ гэж. Тийм болохоор одоо тэрчлэн бүхнийг үл болгоогч нь тогтсон тааллын гэмээр орхихыг сэтгэнэ буюу одоо ингээд сэтгэлийн одоо гимээс хагацаагүй учраас одоо юмсыг бүрэн дүрэн таньж чадахгүй байна гэж тийм. Юмсыг бүрэн дүрэн таньж чадахгүй байгаа учраас тэдгээрийн одоо юмсыг бүрэн дүрэн таниагүй тийм ухаанаар гаргаж ирсэн тогтсон таал үзэл баримтлал гэдэг бол гим ихтэй байгаа учраас тэр үзэл баримтлалыг би одоо орхихыг хүсэж байна гэж тийм. За тийм болохоор санааг алдагсад гэдэг нь одоо нэг өсөндө тэр бурхны сургаалын тэр гайхамшигтай чанарыг одоо сансан мэдсэн тэрийг одоо алдагсад буюу тэрийг одоо мэдэж ойлгож чадаагүй хүмүүс бол гим үгүй багш таныг ч үл үзмэ гэж одоо сэтгэлийн гимийг одоо арилгаж сэтгэлийн эрдэм өгдөд төгсгсөн бурхан багш таны дотоод мөн чанарыг танихгүй байна гэж хэлж байна. За хэмээн зэрлэсэн мэт болоо гэж. За дөрөв аврал одуулахад суралцах дараалал. За ингээд аврал одуулна гэдэг маань одоо энэ хэсэг дээр явж штэ. Одоо ингээд аврал одуулна гэдэг одоо базах хэрэгтэй болж штэ. Энэ дэр чинь ингээд ерөнхийдөө нэг тармал утгатай. Жаахан тармалч юм шиг тийм болчих гээд байна тийм. Тэгэхээр ингээд яагаад аврал зохистой юм гэдэг нь чухал дуурын эрдмийн үднэс чухал дуурыг аврал зохистойг санах нь чухал дуурын ялгааг мэдэх нь чухал дуурыг одоо биднээс яаж аврах тэр ялгааг нь мэдчих тийм ээ. Тэр ялгааг мэдсийн дагуу тэр яг тэр дагуу итгэж юм шиг. За тэгээд энэ чухал дуурын бусад одоо шашны одоо багш нараас энэ бурхан ямар ялгаатай. Бусад шашны номлолоос ном ямар ялгаатай. Бусад шашны тэр одоо суралцагч одоо бодгалуудаас энэ хувраг өөрөө ямар ялгаатай гэдэг. Энэ бурхан ном хувраг гурван ялгааг бусад шашны багш сургаал хувраг гурвуудаас одоо суралцагч тэр бусад шашны одоо санаар тунгуудаас ингэж ялгаж онцлогийг таньж аваад за тэгэж одоо энэ чухал дугаарт одоо ихтгэл үнэмшил төрүүлэх энэ чухал дугаарт ингэж одоо сүсэг төрүүлж аврал барих хэрэгтэй юм а гэж тийм ээ. Recording in progress. За тэгэж хэлж байна л тийм ээ. Тэгэхээр одоо яг ийм эрдэмтэй ийм ялгаатай ийм онцлогтой ийм жохогдод гурав бол яг ийм эрдэм ийм ялгаа ийм онцлогтой учраас үнэхээр аврал болох юм байна гэсэн тийм юу төрж байна. Итгэл төрж эхлэх юм шүү дээ тийм ээ. За тийм итгэл төрж байгаа учраас тэгвэл одоо би надад бий болоод байгаа энэ зовлон шаналл энэ амьдралд бий болоод байгаа асуудал тийм ээ. Миний сэтгэл төрнөд байгаа одоо зовлон бэрхшээл энэ бүхнээс аврал бол яг энэ чухал дуурайт байгаа юм байна гэсэн тэр хар хонцог бий болоод тэрэнд итгэсэн итгэл бий болоод за ингэж явах нь шүү дээ тийм ээ.
Тэгэхээр бид нар юунаас аврагдах гэдэг юм гэхээр нэгсэндээ ингээд нэг тийм тойрогт орчод байна шүү дээ. Одоо ингээд бид нар ингээд амьдралд ингээд явж итэл ингээд маш их асуудлууд бий болоод байна тийм ээ. Бий болж байгаа асуудал болгон дээр бид нар ингээд бүдчээ тэр асуудлаасаа болоод маш их тийм юунд автаад идэх тийм ээ. Сэтгэл санааны шаналл, зовлон тэгээ сүултээ тэрнээсээ болоод маш хүнд одоо зохилтонд ордог байна л тийм ээ. Тэгээ дээрэс нь сүултээ амьдралд ингээд маш их тийм хэцүү явсаар аваад сүултээ хөхтөө хүртэл маш их зовлонтой хөхтгөө гэж тийм ээ. Тэгэхээр энэ нэг хамаг зовлон энэ асуудлууд чинь энэ асуудлуудыг бид нэр хөнгөлөх хэрэгтэй байна л дээ. Хөнгөлөхөд тийм арга ухаанууд байна шүү дээ тийм ээ. Тэр хүн гэдэг амтан чинь сэтгэл нь ингээд хүн гэлтгүй ер нь амьтны сэтгэл гэдэг бол ингээд өөрийн ирэхгүй л амар амгалан хүсдэг гэдэг юм л тийм ээ. Тэгээ сэтгэлийн мөн чанар бол тийм гэж байна. Сэтгэл бол яг ямар одоо мөн чанартай юм гэхээр амгалан хүсдэг, зовлон хүсдэг мөн чанартай гэж. Нэгсэндээ сэтгэл гэдэг бол өөрт одоо таагүй тийм мэдрэмж төрүүлдэг зүйлийг хүсдэг. Тийм таагүй мэдрэмжээс нэгсэндээ яах нь тэр мэдрэмжийг хүсдэггүй байх нь л. Өөрт таатай сайхан зүйлийг л хүсдэг. Тэгээ сэтгэлийн уг одоо хүсэл эрмэлзэл нь өөрөө тийм байгаа учраас биднээс одоо үндэс өөрөө тийм байна шүү дээ. Хүний үндэс өөрөө тийм. Хүний үндэс өөрөө зовлон хүсдэг, амгалан хүсдэг тийм үндэстэй. Тэгээ тэр үндэслэлээр үүдээд биднээсээс гарч байгаа бүх сэтгэл хөдлөл, бүх ааш авир, бүх үйлдэл болгон дандаа өөртөө амгалан бүтээх, өөрөөсөө зовлон гарилгах тийм л хоёр зам руу чиглэдэг байна шүү дээ. Өөртөө болон өөрийн гэсэн зүйлдээ тэр зүйлээ одоо хамгаалсан. Өөртөө болон өөрийн гэсэн зүйлдээ тэр зүйлээ одоо сайхан байлгах, тэр зүйлээ илүү одоо төгөлдөр сайхан болгох. Түүгээр юу аваад энэ хүн өөртөө нэг тийм сайхан зүйлийг мэдрээд тэрүүгээр нэг тийм бахархал тэрүүгээр нэг өөрөө нэг амжилт олсон юм шиг сэтгэл дүүрэн мэдрэмж. Тэр яхахгүй л ингээ хүний хийж байгаа бүх үйлдэлүүд чинь, бүх сэтгэл хөдлөлүүд чинь, бүх үзэл санаанд чинь ерөнхийдөө тэр зовлонгүй байх, амар амгалантай байх л руу чиглээд идэг байна л. Яаж ч батсан тийм л идэг гэж. Тэгэхээр тэр зовлонгүй байх амар амгалан руу чиглэдэг юм бол тэгвэл яг тэр зовлонгүй байх амар амгалан руу чиглэх тэр арга замаа тэр итгэл үнэмшилээ олох хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Яг тэр арга зам итгэл үнэмшил олоод тэрэндээ итгэх, тэрэндээ одоо бүрэн дүрэн итгэх нь өөрөө чухал гэдэг байна тийм ээ. Тэгэхгүй болохоор ингээд хувьсгансан тийм ээ. Нэг тийш очиод нэг өөр юм руу ороод хаал нэг өөр юм руу ороод ингээл яваад хахаар нэг тийм тэр хүний сэтгэл бол тийм урамтай, маш амархан урамтай байгаад шүү дээ. Урамтай. Уравхад маш хялбар байгаад шүү дээ тийм ээ. Тэгээд юм болгонд нэг тийм одоо юу гэх юмтэй ус цас шиг, гал ус шиг тийм ээ. Гал ус шиг тийм эсрэг юм хүртэл яагаад байна. Нэг тийм юу барьж аваад байна шүү дээ тийм ээ. Заавал тэр хоёрыг нэг эсрэг биш юм шигээр одоо дэвхэндээ тэр хөө ингээд өөртөө бүрдүүлэх гэж одоо үйлдэл нь харахаар нэг тэгэх гэж байгаа юм шиг тийм ээ. Ер нь бол хүн яг ингээд аливаа нэг итгэл үнэмшил ямар нэгэн тийм тогтсон одоо үзэл санаатай байх нь чухал гэдэг байна.
Тэгжээс тэр чинь их тийм юу болж шүү дээ тийм ээ. Адаглаад бусад хүмүүс чамд итгэх нь шүү дээ тийм ээ. Энийг үнэн хүн шүү гэж. Энийг үнэн. Яг тэр өөрийнхөө яг итгэл үнэмшилтэй баттай байдаг. Өөрийнхөө үзэл санаанд их баттай байдаг тийм ээ. Тэр хүн бол нэг зүйлийг за би энийг хийнэ гэсэн бол ам гарсан бол тэрэндээ маш тийм тууштай байж чаддаг гэж тийм ээ. Тийм хүмүүс чинь ер нь бол ингээ итгэл үнэмшил үзэл санаа их тийм суур баттай хүмүүс чинь бусдыг бас ойлгох чадвар нэг сайн байдаг байна л тийм ээ. Тэгэхээр олон янзын ургалж үзэл хүн болгон өөр үзэл санаатай өөр одоо итгэл үнэмшилтэй гэдгийг тэр хүн чинь ойлгодог байна шүү дээ. Яагаад тэгэхээр өөрөө тэр итгэл үнэмшил тэр үзэл санааг маш их юу туулж авсан байх нь. Маш их тийм бартаасаа туулж олж авсан байгаа шүү дээ. Өөр одоо итгэл үнэмшил өөр үзэл санааны өнцгүүдтэй мөргөлдөө тэрнтэй тулаа тэрнээс одоо ингэж тэр бүхэнтэй яах нь тулаад ирэхээр яг ямар алдаа оноо ямар одоо тэнд юу байгаад байна тэр бүхний чинь ингэ таньж мэдээд ойлгож авч байгаа учраас тийм хүмүүс чинь энэ хүнийхэн эднийхэн ийм үзэл санаатай байдаг. Энэ үзэл баримталтай ийм итгэл үнэмшилтэй байдаг юм. Нэгсэндээ бусад итгэл үнэмшил үзэл санаануудыг илүү ойлгох тэгснээрээ нэгсэндээ өөрийнхөө тэр итгэл үнэмшил үзэл санаагаа алдахгүй байх тийм ээ. Хамгаалж үлдэх. Тийм нэг юу судаг байна тийм чадвар судаг гэж. Тэр энэ чиг шуумаар бол ингээд хүн энэ чиг шуумаар бол ингээд яг бусадтай яг тэр итгэл үнэмшил үзэл санааны төвшнгөөс нь харьцаж чаддаг. Тэгэхдээ өөрийнхөө тэр итгэл үнэмшил үзэл санаагаа өөрийн үнцийг алддаггүй тийм ээ. Ийм нэг юу судаг байна шүү дээ тийм ээ. Маш том одоо чадвар сууж эхэлдэг байна. Энэ чинь өөрөө маш гайхамшигтай чадвар байх нь л дээ. Ийм чадвар байхгүй бол бид нэр ингээд хэн нэгэнд хөтлүүлээд өвчдөг. Аливаа зүйлд ингээд маш уус суртай маш ухаан зарж хандахгүй нэг хэлбэрсэн тийм л авчдаг байх нь л дээ. Өнөөдөр нэг Бурхны шинтэн байсан маргааш христ болсон гэж бодчих. Нөгөөдөр нь муслим болсон гэж бодчих. Нөгөөдөр нь бүү болсон гэж бодчих. Ингээд ерөөсөө ямар ч тийм оюун санааны хувьд юу байх нь дургууд юм бол явчихдаг байх нь шүү дээ. Тийм хүмүүс чи итгэхэд бэрхтэй байхгүй юм бол тийм итгэхэд нэм бэрхтэй. Нэг нэгнээс амархан урагш шаравдаг. Тийм л байдаг байх юм л дээ. Яг нь. Ягаад тэгэхээр өөрийнх нь сэтгэлд нь тийм дадал байгаад байна шүү дээ. Тийм дадал байгаад. Нэг үзэл санаа итгэл үнэмшил дөрөөсөө тийм баттай байж чадахгүй. Ингээл хөвсгөнал. Тэгээд дэлгэр маш тийм урамтгай одоо адаглаад шүү дээ тийм ээ. Тийм болоод идэг байх нь л хүнд өөрт нь тийм маш муу юм өгöd шүү дээ тийм ээ. За тэгээд одоо дараагийн хичээл дээр энэ аврал одуулаад суралцах дараалал буюу энэ аврал одуулсан бол одоо энэ дээр гарсан мэт ингээд аврал одуулсан бол за аврал одуулсны дараа юу хийх ёстой юу хийх ёсгүй тийм ээ. Нэгсэндээ бид нар ингээд аврал одуулах суртахаалах юм шүү дээ тийм ээ. Одоо бид нар Бурхны шашинтан одоо 3 эрдэнд ингээд аврал одуулаад Бурхны шашинтан болж байгаа бол Бурхны шашинтан хүний үүднээс хамгийн наад захын хийх ёсгүй зүйл хийх ёстой зүйл юу гэдэг юм бэ гэдгийг гаргах юм байна.
одоо нэг өсөндө тэр хил хязгаарыг тогтоож өгч шүү дээ тийм ээ. Бурхан шинтэн хүний одоо хийх ёстой зүйлийн хил хязгаарыг. За тэгээд өнөөдөр хичээлээ ингээд өндөрлөө дөө. За тэгээд анхаарал тань сонсон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд яг ерөөлөө тавиад тэгээд хичээлээ өндөрлөө тийм ээ. За тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Өдөр баяртай. Сайхан амарцгаарай. Баярлалаа.